Бид байгаль нуурын мөсөн дээр байна. Нэг багт ногдох талбайн өргөн нь 5 м, нийтдээ 200 гаруй баг оролцож байна. Энэ дунд 28 эмэгтэйчүүдийн баг, 17 гэр бүлийн баг бий. Энэ бол алдарт байгаль нуурын загасчлал наадам юм. Бүгд найрамдах улсын хамгийн том загасчлалын наадмын тугандор 800 гаруй оролцогч цуглараад байна. Эхний загсаа барьсан татанд баяр хүргэе. Баярлаа. Өнөөдөр хэдийг барих төлөвлөгөөтэй байна вэ? 10 гаруй байхад хангалттай байхаа. Өөртөө юу ялалт байгуулах туу? Ялахад шүү дээ. Наадмын өдөр байгаль нуур өглөгч байла. Хариус Алгана Елец ба Сарого загас оролцогчдын нэгэнд орж баярлалаа. Өргөн цар хүрээтэй энэ загасчлалын уур амьсгал үнэхээр онцгой байсныг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. Гайхалтай уур амьсгал бүрдээд байна. Хамгийн гол нь сайхан сэтгэл, нөхөрсөг уур амьсгал юм. Тийм болохоор бүх зүйл маш сайхан байна. Загасчлал хүмүүсийг нэгтгэдэг, амраадаг, бодлоо зэгслэх боломж олгодог юм. Мөн тус наадам зочид оролцогчдод гайхалтай тоглолтын хөтөлбөр, олон үндэсний амтыг мэдрэх боломж, Орос Албаны улсын ардын жүжигчин Александр Домогаровтай уулзах онцгой учрлыг бэлгэллээ. Гол нь заавал загас барих уу үгүй юу гэдэгт биш юм аа. Харин энд оролцож байгаа явдал нь өөрөө чухал юм. Эн чин ан загасчлалын өвөрмөц нэгэн клуб шиг зүйл юм. Тэр тусмаа энэ жил 19 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Энэ бол тун их учиртай юм шүү. 20 дахь удаага дараагийн удаа зохион байгуулагдана гэсэн үг. 2025 оны олзыг хэдийн жинлэх болж нийт оролцогчдын барьсан загасны нийлбэр жин нь 56 кг болсон байна. Харин наадмын хамгийн сонирхолтой мөч болох ялагчдыг зарлахын өмнө зочид оролцогчдыг буриадуулан Улаанбаатар хотын удирдлагууд хүндэтгэлтэйгээр мэдчиллээ. Манай загасчлалын наадам аль хэдийн улс даяар өргөн цар хүрээтэй том арга хэмжээ болоод байна. Гол нь хүмүүс уулзалтаж баяр хөөрөөр дүүрэн байдаг явдал юм аа. Хүмүүс хоорондоо ярилцаж байгальтайгаа, агуу байгаль нууртайгаа бие биетэйгээ холбогдож, сэтгэл санаагаа хуваалцаж ирчис аман бүтэн жилийн ирч хүчээс хэлбэх боломж олдож байгаа нь үн цэнтэй хэрэг юм аа. Байгаль нуурын загасчлал 2025 арга хэмжээ амжилттай болсонд бүгдд нь баяр хүргэе. Та бүхэнд инх тайван, аз жаргал, амжилт бүтээл хүсье. Баярын мэнд хүргэе найзуудаа. Хамгийн том загасыг Зайграевогийн баг барьсан байна. Яг 500 г шүү. Баяр хүргэе найзуудаа. Хамгийн том загасны шагналыг хотын захиргаа олгоно. Шилдэг эмэгтэй багийн шагналыг Барнаул, Кемерово, Новосибирск хотуудын нэгдсэн баг болох Сибирь хот хүртлээ. Тэд нийтдээ 900 г орчим загас барьж 200 мянган рублийн аяллаа эрхийн бичгийн эзэн болсон юм. Ялагчдын дунд 1 кг-аас илүү загас барьсан үнж байна. Загасчлал гэдэг ийм л онцлогтой. Бид бүгд сайн мэдэн шүү дээ. Аз гэдэг зүйл хинээс шалтгааллахгүй. Зарим нь азтай байлаа, зарим нь үгүй. Дараагийн удаа шилдэг нь болохын тулд бэлтгэл хийж хичээх хэрэгтэй. Уралдааны гол шагнал 4-ийг үржихэн 4 Лада автомашин улам ойрцоор. Одоохондоо Байкал нэртэй 4 хүний суудалтай завийг Улаанбаатар хотоос оролцсон Тэсин багт 3 дугаар байрлсан гэж хүртлээ. 30 морины хүчтэй Ямаха завны мотор Мохор Шиберээс ирсэн Старик Разбойник 284 багт 2 дугаар байр эзэлсний төлөө гартууллаа. Харин одоо наадмын хамгийн их хүлээгдсэн мөч гол ялагчийг тодруулах гэж байна. Нэгдүгээр байрыг Улаанбаатар хотын авторитет Руля баг хүртлээ. Нийт 2 кг загасны олцтой байж Лада 494 автомашины эзэн боллоо. Авторитет Руля баг байгаль нуурын загасчлал наадмын ялагчид боллоо. Дурсгал дагшны зураг хуулцгаая. Ялалтын мөчийг мөнхлөх цаг ирлээ. Ялагчид нийт 2 кг 850 г загас барьжээ. Иргэжил байгаль нуурын загасчлал 20 жилийн баяраа тэмдэглэх юм байна. Ийм хүмүүсийг л болдоор хатагдсан эрс гэж нэрлэдэг. Петр Капитанович Радикальцев бол байлдагч, тагнуулч, баатар хүн юм. Айдас гэчийг үл мэдэх зоригтой үргэлж урагшаа тэмүүлдэг хүн байв. Тэрээр аж амьдралдаа энгийн шилний үйлдвэрээс Силесраас эхэлсэн ч эр зоригийн одонгийн бүрэн кавалер Старая Русагаас Кёнигсберг хүртэлх дайны замналыг тулсан баатар болсон юм.
Тэрээр дайны жилүүдээс л өөрийн төсвөр хатуужил Сибирь нутгийн хүний бахархам зан чанар хүчтэй аран шингаа харуулсан юм. Харин түүний харьяаллын анги хүчний хувьд цөөнх болж ердөө 8 хүн амьд үлдсэн ч тэр ухаан авхаал самбаага гайхалтайгаар гаргаж чадсан юм. Неоднократно приходилось Петру Капитоновичу. Петр Капитонович олон удаа нөхдийнхэн хамт фронтын шугамыг нэвтрэн дайсны ард талд хил буюу хориодол барих даалгаварт явдаг байж. Тэрээр үхэлтэй нүүр тулсан олон явдалтай учирсан ч нацистуудтай хийсэн харгас тулаан болгонд ялагч улан гарч ирж чаддаг байсан юм а. Схваток с фашистами. Тэрээр зүүн Прусыг чөлөөлөх тулдаанд онцгой гавьяа байгуулсан 1945 оны 2 дугаар сард түүний бүлэг дайсны нэгэн анги нэгтгэлийг илрүүлжээ. Гинтийн довтолгоо хийх шийдвэрээ хормын дотор гаргасан. Гар бомбог шүршигч бууны галд 7 дайсан устж дөрвийг нь амьдар олцолжээ. Радикалцев дахин шархтаж бэрцсэн ч байрлал орхилгүй ажиллагааг бүрэн гүйцэтгэж дуусгажээ. Олон тулаанд оролцож шархсан ч нэгтгэлтэйгээ үлдэж эцсээ хүртэл явдаг байсныг сонсоод бахархалгүй яах вэ? Баатар хүн төрдөггүй, баатар болдог гэлцдэг. Гавьяа байгуулна гэдэг зөвхөн зориг зүрх биш юм. Нэн төрөнд хажууд байгаа хүмүүстэй хариуцлага хүлээх сэтгэл юм. Радикалцев алдар нэр хөөцөлдөөгүй. Тэр зүгээр л эх орныхоо өмнө хүлээсэн үргээ биелүүлсэн юм. Петр Радикалцев нөхдөө хүнд хэцүү байдалд байгааг хараад эр зориг орж тэднийг хамгаалахын тулд ийм баатарлаг гавьяа байгуулсан болов уу? Дайны дараа тэрээр нутаг буцаж Улаанбаатар хотод ирж дахин шилний үйлдвэртээ ажиллаж эхэлжээ. Түүний гавьяаг мөнгөжүүлж хотод нь түүний нэрээр нэрлсэн гудамж байгуулжээ. Петр Радикалцев дайнд хатагдсан ч хизээч сөхрөөгүй жинхэнэ баатар юм. Түүний нэр бол түүхэнд үрд сийлэгдэн үлдэх хувь хүний үлгэр жишээ юм а. Байгаль нүрийг тойрох төмөр замыг 2 үе шаттайгаар барьсан байдаг. Эхний үе шат 1901 оноос 1905 он хүртэл, хоёр дахь үе шат нь 1911 оноос 1915 хүртэл үргэлжилжээ. Аялал яг эндээ байгаль нуурыг тойрох төмөр замын эхлэлээс эхэлдэг. Хөд чинь энгийн нэгэн аялын тайлбарлагч биш, 1-р зэрэглэлийн машинист Дмитрий Солонский юм. Тэрээр Куру-Байкалкад байрлах 39 хонглуудын бүхий л нууцыг мэддэг. Тэр байтугай тус бүрийн талаар цагийн турш сонирхолтойгоор ярьж чаддаг нэг юм. Энэ төмөр замын хамгийн сонирхолтой баримт гэвэл яг эндээс харж байгаачлан замын энэ хэсэг нь мөрийн ном хэлбэртэй юм. Харин энэ хэсэгт байрлах нь замын хамгийн урт, хамгийн шулуун хонгил юм а. Тийм ээ, энэ үнэхээр хамгийн шулуун юм шүү. Транссибирийн алтан тэв нь энэ нэрээр л домогт байгаль нуурыг тойрох төмөр замын энэ хэсгийг нэрлэдэг байна. Учир нь анх төлөвснөөс хамаагүй их хөрөнгө зардал орсон гэдэг. Зорчигчид ч тэр бидний хамт ажилдаг нөхөд ч тэр 1-р зэрэглэлийн машинист Дмитрий Солонскийгоос сонссон олон сонирхолтой баримтын нэг юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь байгаль нуурын дэргэд Феррари гарч ирсэн тухай түүх гин. Тийм ээ, та андуураагүй. Нөгөө алдартай автомашин үйлдвэрлэгч Феррари. Түүний үйлснээр хэрвээ энэ нутаг байгаагүй бол тэр алдарт автомашины үйлдвэрч байхгүй байсан байж мэдэх юм байна. Учир нь тухайн үед түүний өвөг дээдэс байгаль нуурыг тойрох төмөр зам дээр Итали хан барьж байсан гэдэг. Нэгэн домог яриач би. Байгаль нүрийг тойрох төмөр замын энэ бүтээн байгуулалтын төлөө авсан мөнгөөр нь түүний үр удам алдарт Феррари концернийг байгуулсан. Тэгээд л алдартай машинаа үйлдвэрлэж эхэлсэн гэж ярьдаг юм а. Яаж иймэрх түүхэн баримт толгойдоо хадгалж чаддаг юм бэ гэсэн асуултад Дмитрий машингийнээр хариулдаг. Энэ бол миний амьдрал, төрсөн нутаг, хайртай ажил, гайхамшигт байгаль нуур. Нуурын гоо удсгалан өдөр бүр манай баатар Дмитрийг шинэ аялал гарахт нь урам өгдөг гинэ. Би ажлаа түүхийн баримтын хамтаар нэгэн эмнэлд оруулсан. Тухайн газарт нь тохируулж тодорхой түүхүүдийг ярьж өгнө. Ингэснээр зарим үед хурдыг багасгах шаардлагагүй хурд хэтрүүлэхээс сэргийлэгч боломжтой болдог. Мөн би өөрөө ч шинэ зүйл сурч мэдхийг хичээдэг. Зорчигчтой сонирхолтой байхын төлөө тэр шүү дээ. Тэдэнд ярьж өгөх түүхтэй байхын тулд энэ бүхэн хийдэг юм а. Хажууд нь түүний үнж туслах Ольга Латфулина байна. Тэр бол зүтгүүрийн кабинд ажиллаж буй цөөн эмэгтэйчүүдийн нэг юм. Ольга өдгөө машинистийн мэргэжлэр суралцж байгаа бөгөөд сүүлийн 1 сар гаруй хугацаанд галт тэрэгний хөдөлгөөнийг хянаж Дмитрийд замын бүх нарийн ширээн зүйлийг сануулж үгээр зогсохгүй өөрөө ч шин зүйлсийг өдөр бүр суралцж байна. Тийм шүү, маш
бас сонирхолтой. Сургуульд хүүхдэд ингэж заадаггүй шүү дээ. Бид аялж явахдаа сонсож, мэдэж авдаг. Заримдаа үнэхээр сонирхолтой түүхтэй ч таарна. Зарим зорчигчид өөрсдөө ч ганц хоёр юм ярьж өгнө. Ер нь биднээс өмнө юу болж байсныг, өнөөдөртөнд харьцуулахад ямар байсныг мэднэ гэдэг сонин бас үнцэнтэй юм. Хамгийн аз жаргалтай зорчигчид юм одоогоор хаврын улиралд голдуу ажилчид, шуудан зөөгчид, загасчид зорчиж байна. Тэд байгаль нуур болон энэ төмөр замын тухай түүхүүдийг сонсохдоо өөртөө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгэнд амьдарч байгаагаа ухаардаг байна. Хаана ихтэй байгаль нуурын хав харагдана. Загасч барьж болдог шүү. Александра Атаченко одоогоор голчлон төрсөн тосгондоо бараа цуглуулахаар явдаг болоод байна. Тэрээр энэ замын тухай анх нэлээн эрт мэдсэн ч машинистын сонирхолтой түүхүүдээс маш их зүйл шинээр сурч мэдэж авч байгаагаа хэллээ. 65 жил энэ замаар зорчиж байна. Тэтгэвэр зөөж хүргэдэг байлаа. Захын галт тэргээр явдаг байлаа. Энэ бол манай шуудангийн салбарын хариуцсан хэсэг. Бидний амьдрал байгаль нуурыг тойрсон төмөр замын дагуу өнгөрсөн дөө. Дмитрий Солонский өөрөө ч Нерпочкагаар хэдэн удаа явснаа сандаггүй. Тэрээр олон жилийн турш захын чиглэлийн захилгаан галт тэргэнд ажиллаж янз бүрийн маршрутаар зорчсоор иржээ. Түүний хэлж байгаагаар би энэ мэргэжил сонгоогүй, харин мэргэжил маань намайг сонгосон гэлээ. Дмитрийн гэр бүлийнхэн бүгд төмөр замчид. Манер өв залгамжлагч 3 дугаар сарын 30-нд тэрээр мэргэжлийн баяр машинистийн өдрийг тэмдэглэнэ. Тус өдөр байгаль нуурыг тойрсон төмөр замын хамгийн богино хонгил дээр дахин нэг хүслээр шивнэн зорчигчдоо жингэхийг зөвлөдөг гин. Үүнийг сонссон хүн бүхэн тэр хонгилд шивнсэн хүсэл биелдэг гэж баталдаг байна. Хонглоор зорчиж байх мөчид та нүдэ анаад амьсгалаад үгчих хэрэгтэй. Санаа зовлтгүй агаар хүрэлцэн. Харин яг хизээвэ гэдгийг нь би та нарт хэлж өгнө. Тайван байгаарай. Ксения Фёдорова багасаал зурх туртай байжээ. Тэрээр Уралын цаадах жижигхэн тосгонд өссөн бөгөөд фломастер, будаг зэрэг зургийн хэрэгслийн олдоц амаргүй байсан тул гар доор байгаа бүхнээр бүтээл төрөдөг байж. Нэг удаа тэр ээжийнхээ гоо сайхны цүнхнээс уруулын будаг болж тэр үедээ анзаараагүй ч удахгүй өөрийн гэсэн уран зургийн өрмөц арга барилыг бий болгох эхлэн болсон байлаа. Маш их таалагдсан. Ээж ч загнаагүй, харин ч дэмжсэн. Ээж хэлэхдээ охин минь наатгаараа өргөжлүүлээ зур. Энэ дуусаж байгаа нь надад таалагдаагүй. Эсвэл хугацаанд дуусах гэж байгаа уруулын будаг зохины тээнүүд бүгдийн чамд өгье гэсэн. Ингээд л би уран бүтээлийн төрөж эхэлсэн. Энийний дараа уран зургийн сургууль, дээд боловсрол, гадаадын хөтөлбөрт суралцах, кино урлагийн дээд сургуульд сурах, мөн маш олон дадлага, туршлага, хуримтлуулах зэрэг шат тараатай аялал эхэлсэн. Ксения Фёдоровагийн уран зургууд өнөөдөр дэлхийд даяар танигдж олон улсын болон дотоодын уралдаан үзэсгэлэнгээс тэргүүн байруудыг хүртэж байна. Өөрөө улс даяар урлагийн мастер класс явуулдаг уран бүтээлч болжээ. Өнөөдөр тэрээр цэцэглэж буй багуул нэртэй наадмын хүрээнд өвөр байгалийн хязгаарын филармонийн танхимд сонирхолтой өвөрмөц хичээлийг өдөрдөө явууллаа. Алдарт Софи Лорен өөрийн гоо сайхны ширээн дээр 300 гаруй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй гэдгээрээ бахархдаг байж. Миний хувьд байнгын хамтрагч, ханган нийлүүлэгч маань алдартай гоо сайхны брэнд төвчөр надад бүтээгдэхүүнээ асар их хэмжээгээр нийлүүлдэг. Одоо гэхэд хэдэн зуун килограмм гоо сайхны бүтээгдэхүүн миний урлагийн агуулгад хадгалагдаж байна. Ксения бүтээлээ тойрохтой зөвхөн уруулын будаг хэрэглээ зогсохгүй, зохины өнгөт хүрээлэгч, сүүдэр, уруулын харандаа, бүр хумсны лагч ашигладаг. Гэсэн ч эдгээр материалтай ажиллах нь амаргүй гэн. Өнгө хойлж шинэ өнгө гаргах боломжгүй. Мөн уруулын будаг тослог бүтэцтэй учраас будаг шиг бүрэн хатдаггүй. Иймээс Ксения өөрийн зургуудыг шилэн хавтангаар хамгаалдаг, эсвэл тусгай лаг шүршиж тогтоодог байна. Ямар ч цаасан дээр зурж болно. Би шилэн дээр, тойл, нөлөөтэй тойл, чулуу, зотон, даун дээр хүртэл зурдаг. Гол нь тэрнийг хэрхэн бэхжүүлж тогтоож байгаад л оршдог юм а. Энэ удаагийн мастер класст зориулсан нотны хуудас авчирсан. Учир нь би нотон дээр зурах дуртай. Манайх хөгжимчин гэр бүл л дээ. Тиймээс би оролцогчдод нотон дээр зурхийг санал болгож байна. Тэрчлэн шүлгийн текст дээр ч зураг зурж болно. Мастер класс оролцогчдын дунд анхны төвшний сонирхогчид ч мэргэжлийн уран бүтээлчдэж байж, уран бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ч байлаа. Гэхдээ Ксениагийн өрмөц уран зургийн арга барилт тэднийг хүртэл гайхшруулж, сонирхлыг нь татаж чадсан юм. Бид урлагийн хичээл дээр янз бүрийн техник туршиж үздэгч ийм төрлийн уран зургийн аргыг анх удаа сонслоо. Үнэхээр сонирхол татаж чадлаа. Туршиж өөрөө ч бүтээж үзмэр санагдсан. Мөн цаашдаа энэ аргыг туршилтын байдлаар
бусад бүлгүүдэд оруулж академик арга барилаас бага зэрэг хүнд ирэх нэг хэлбэр болгож болох юм шиг санагдаж байна. Би түлж зураг зурж үзсэн, гуашаар будаж үзсэн, юм л ашиглаж зурж үзлээ. Харин энэ арга бол үнэхээр шин, сонирхолтой, өвөрмөц байж болохоор уран бүтээлийн нэг хэлбэр гэж бодож байна. Мастер класс 4-р сарын 5-ны хүртэл үргэлжлэх бөгөөд үүнтэй зэрэгсэн филармонийн үүдний танхимд Ксения Фёдоровагийн энэ галзуу уруулын будаг нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг сонирхох боломж зорж ирсэн хүн бүрт нээлттэй байна. Экологийн асуудал өнөөдөр дэлхийд даяар нэн тэргүүний сэдэв болоод байна. Ирээдүйн хойч үедээ их дэлхийг хадгалан үлдээхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай юм. Энэ бол Аз ТV-ийн орон орны оюутнуудын үзэл бодол юм. Тэд Хятадын медиа корпорацид өгсөн ярилцлагадаа иргэдийн төвшний санаачлагууд ногоон шилжилтэд хэрхэн бодит хувь нэмэр оруулж чадах талаар санал бодлоо хуваалцжээ. Могут помочь зеленому переходу. Өнгөрсөн жил би найзуудынхаа хамт хунцар хог хаядлаар хэрхэн бэлэг дурсгалын зүйлс хийж болохыг харуулсан бичлэг хийсэн юм. Бид олон төрлийн бүтээлч дахин ашиглагдах аргуудыг танилцуулсан. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хандлагын талаар мэдээллийг түгээх, түүнчлэн бусдын экологийн хувьд хариуцлагатай амьдралын юм маягт уриалах явдал гэж боддог. Мөн оюутнууд их орондоо аль хэдийн хэрэгжиж байгаа ногоон туршлагуудыг ашиглахыг санал болгосон. Энэ нь цаг хугацааны шалгуурыг даваад гарсан бодит үр дүнтэй шийдэл бөгөөд бусад оронд ч нутагшуулах боломжтой гэж тэд үзэж байна. Бид хүнсний бүтээгдэхүүний хуванцарт савлахын оронд илүү био задралтай, байгаль дээлтэй зүйл ашиглаж болох юм аа. Жишээлбэл гадлын навч, Индонезид гадлын навчийг хүнсний савлгаанд өргөнөөр хэрэглэдэг. Миний бодлоор энэ туршлагыг Хятад зэрэг орнуудад ч мөн хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Олон залуу вьетнамчууд санаачлагаараа ногоон амьдралын хэв маягийг сонгож, экологид ээлтэй бүтээгдэхүүн бүтээлч хандлага гаргаж байна. Улсад хулс, өвс болон олон дахин боловсруулсан материалаар хувцас, бичиг хэрэгсэл үйлдвэрлэдэг стартапуудын тоо өссөөр байгаа нь тогтвортой хөгжил чиглэсэн шинэ хандлагыг бэхжүүлж байгаагийн нэг илрэл юм. Байгаль орчныг хамгаалах асуудал нь өнөөгийн залуусыг дэлхийд даяар түгшээж байна. Түүнчлэн экологийн идэвхтнүүдийн тоо жилээс жилд нэмэгцээр байгаа нь энэ сэдэвт хандах хариуцлагатай хандлагын илэрхийлэл юм. Залуу үе дэлхийг илүү сайхан, илүү тогтвортой ирээдүй рүү хөтлөхийг эрмэлзэж байна. Грин Тиживэр амтд зориулсан Pet Joy загварын 7 хоног дэлхийн өнцөг булан бүрээс цуутай брэндүүд болон 2000 гаруй зочин хүрэлцэн ирээд байна. Энд амттын хэрэглээ загварын чиг хандлага шинэлэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Грин Тиживэр амтд болон хүмүүс нэгэн бүхэл зүйл юм шиг санагддаг. Амттаас гарч байгаа тэр эерэг эрчсийг та мэдэрч чадна штэ. Тэр эрчс нь эцдийн ч мөн амьдрал, урам зориг, дулаан мэдрэмжээр дүүргэдэг. Өнөө үед Грин Тиживэр амтд жинхэнэ утгаараа гэр бүлийн гишүүд болжээ. Тэд хуучин шиг зөвхөн гэр хамгаалагч байхаа болсон. Бидний хамгийн хүнэлдэг зүйл бол тэдэнтэй үүсдэг нөхөрлөг, дотн харилцаа юм аа. Энэ сэтгэл хөдлөлийн холбоо шинэ хэрэгцээг бий болгосон. Сэтгэл хөдлөлч тэр, бизнесийн тал дээр ч тэр. Үзэсгэлэнгийн хүрээнд зочид бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаа зогсохгүй шууд худалд авах боломжтой. Бид чинь давцан дээр алхаж бүтээгдэхүүнээ танилцуулах, мөн энд оролцож байгаа бусад брэндүүдтэй танилцахын тулд ирсэн. Ямар нэгэн зүйл анхаарал татвал тэр даруйд нь худалдан авна. Би нохоондоо тэрэг хайж байна. Манай бяцхан гүнжид заавал өөрийн гэсэн тэрэг хэрэгтэй штэ. Би нохоогоо ийм олон төрлийн арга хэмжээнд дагуулж явах дуртай. Энэ бол дэлгүүр хэсэг тэр даруйда худалдан авснаа харуулах төгс хослол юм. Сүүлийн жилүүдэд Хятадд Грин Тиживэр амттад зориулсан бараа үйлчилгээний салбар хурдцтай өсөж байна. Хэдийгээр эзэд нь хамгийн их зардлыг тижэл эмчилгээний үйлчилгээнд зарцуулсаар байгаа ч амттад зориулсан хувцас, тоглоом, нэмэлт тижэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 13.6%-аар өсөж байгаа нь анхаарал татаж байна. Урьдчилсан тооцоогоор энэ жил Хятадын Грин Тиживэр амттын бараа үйлчилгээний зах зээл $7 тэрбум хүрэх төлөвтэй байна. Хятадын Грин Тиживэр амттын салбар нь Америк нэгдсэн улс, Япон, Бүгд найрамд Солонгос улс болон Европын орнуудаас арай хожуу хөгжиж эхэлсэн юм. Америк нэгдсэн улсад айл өрхийн 70% нь амтнд тижээдэг бол Хятад энэ үзэгдэл сүүлийн 2-3 жилд л үнэхэрийн түгээмэл болж эхэлсэн. Судалгаагаар Грин Тиживэр амтнтай өрхийн тоо 15%-аас 30-аас 32% хүртэл огцон өссөн нь үнэхэрийн
хурдцтай өсөлт гэдгийг харуулж байна. 30-32%. Это очень быстрый рост. Хятадд 25-аас 34 насны залуус ихэвчлэн гэрээнд хижээвэр амьтантай байдаг бөгөөд энэ бүлгийн эзлэх хувь нийт зах зээлийн 61%-аас давсан байна. Питомцев. Лутун, Сиджитиан.